ажиллаа. Манай агаач өгөөс бас нэг самны газар болоо тэгээд жирэмслэх боломжгүй байсан. Тэгээ бид дээр энэ нөгөө ТV зон дээрээс энэ Баянгол эмнэлгийн одоо нөгөө юуг одоо нөгөө хаягийг хараад тэгээд энэ нааш ирээд Хадбаатар гэдэг эмчтэй уулзаад тэгээ бид дээр уулзаж ярилцсан яасан ч урангийн хаалганд орчих юм өнөдөө болох юм байна гэд. Тэгээд урангийн хаалганд орсон чинь тэр нь жоохон амжилт муутай болсон. Тэгээд дараа нь хүр шилжүүлэх суулгах тийм цэцлийн ажиллагаанд ороод ийм сайхан хүүтэй болгож гисэн. Ер нь эдний эмнэлгийг ингээд зорж ирээд хадамжтай уулзвал ингээ үр дүнтэй бид хоёр ч суугаад 8-9 жил хүүхэд байсан. Тэгээ ийм хөр хүүхэдтэй болгож гисэн хадамжтай маш их баяртай. Баярлж байна. За тус төвд давхарцсан тоогоор 7 цагаар өвхөн хандсан байна. Тэднээс 40 гаруй эмэгтэйд үр шилжүүлэн суулгаад байгааг нэ 30% нь амжилттай жирэмсэлжээ. Ер нь өргөдөл нь эрэгтэй эмэгтэй хоёулангаас нь шалтгаалдаг 50% таг нэ. Өргөдөл өсөж байна. Энэ бол нэгдүгээр өрсөлд өвчин их байна. Хоёрдугаарт бэлгийн замраагүй харьцаа. За хөсөөгүй жирэмслэлээс үүссэн жирэмслэлийг таслах, тийм ээ. За цус алдалтаас болон ямар нэгэн байдлаар ом хондыг цэвэрлэх. Хэвлэлд хийгдсэн хагалгаа, ялангуяа харсан олгоо болон за ямар нэгэн байдлаар бохир хийгдсэн хагалгаа. За ийм байдлаас болоод өрсөлд өвчин энэ дээр суйрлагдсан. Савны гадуур жирэмслэл гих мэтээс үүдээр өргөдөл өсөж байна. Үр шилжүүлэн суулгах үйл ажиллагааныхаа амжилтын хувийг бол дэлхийн түвшинд хүрэхийн тулд нэмж маш олон тоног төхөөрөмж суйрлуулж маш олон ноу-хау нэвтрүүлсэн байж байгаа. За хамгийн түрүүнд гэх юм бол бид нар энэ лабораторийнхаа агаарын чанарыг бол маш өндөр түвшинд гаргасан байж байгаа. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн стандартаар Grade A буюу хамгийн чанартай цэвэр агарыг бол энэ лабораторид бүрдүүлж чадсан. За өргөдөл зөвхөн манай улсад биш дэлхийд ч гэсэн анхаарал татах хэмжээнд очиод байгаа юм байна. Судалгаагаар 7 гэр бүл тутмын нэг нь хүүхэдтэй болж чадахгүй байна гэдэг нь тогтоогдчихэ. За цаашид ч өсөх хандлагатай байгааг эмч нар онцолж байгаа юм. За гэхдээ өргөдлийн шалтгааныг тогтоосон тохиолдолд эмчлэх боломжтой. Иймээс хамтран амьдраад 2-4 за 4-өөс дээш жил болсон ч хүүхэдтэй болоогүй хосууд эмнэлэгт хандах хэрэгтэйг энэ үеэр эмч нар онцолсон.